Элчин сайдын яамны хүндэтгэлийн танхимд Монгол улсын төрийн түвшинд элчин сайдууд болон Оросын холбооны улстай аж амьдрал, ажил бизнесээр холбогдсон зочид байр эзэлжээ. 2015 он Оросын холбооны улсын хувьд нийгмийн эдийн засгийн цөөн биш шалгууртай нүүр тулсан амаргүй үе болж байна. Гисэх хэдий ч төрийн зүгээс явуулж буй бодлого мэрэгэн байж тун удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэсэн ерөөлөөр элчин сайд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Несмотря на осложнение обстановки, Манай улсын эсрэг зарим улсуудын явуулж буй бодлого эдийн засгийн хоргийг удаан хугацаанд хадгалах гэсэн оролдлого гарсаар байна. Гэсэн хэдий ч манай улсын зүгээс шударга инх тайван дэлхий бий болгохын төлөө зориулж буй хичээл зүтгэлийн үр дүнд сайн сайхан зөв бүхэн бэлэн олно гэдэгт итгэлтэй байна. Эх оронтойгоо хувь заяагаа холбогдсон. Эх орныхон төлөө хамтдаа зүтгэж буй та бүхэнд баярын мэнд дэвшүүлье. Гэхдээ мөнхийн хөрш Монгол Орос улсын хамтын ажиллагаанд томоохон алхам хийсэн жилийг бид үдэж байна. Өнгөрсөн оны төрийн тэргүүнүүдийн айлчлал түүний үр дүнд хоёр улс харилцан визгүй зорчих болсон авгаа их дайны ялалтын 70 жилийн ойн баярын сүртчих салд Монголын зэвсэгт хүчний төлөөлөл анх удаага нэгдсэн гэд хамтын ажиллагааны түүхэн он жил байсныг улсын хурлын дэд дарга онцоллоо. Өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсын холбооны хурлын дээд доод танхимын дарга нар Монгол улсад албан ёсны ажил хийж хууль тогтоох дээд байгууллагын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухам алхам болсныг Монгол улсын их хурлын дэд даргын тэмдэглэл хийхэд таатай байна. Энэхүү баярын өдөр Оросын холбооны улсад бүх нийтээр амарч улаан талбайд тоглолт баярын буудлага болдог бол Кремльд ерөнхийлөгч Владимир Путин төрийн дээд шагналыг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр хойд хөршийн төрийн тэргүүн Бред соёл өв уламжлалыг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч бэлэг сайхныг найрамдлын одонгоор шагнасныг элчин сайд Скандер Азизов гардууллаа. Энэ бол миний хувьд манай гэр бүлийн хувьд бас том баяр зүйл явуулж байна. Мэдээж одоо дэлхийн бас том гүрний удирдагчийн анхаарал төвтөж ийм шагнал авах гэхээр би бас өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлсэндээ баяртай байна. Манай бурятууд бол одоо маш том найрамдлын гүүр болж одоо 3 оронд одоо амьдардаг. Энэ ийг одоо хамгийн түрүүнд одоо үнэлсэн гэж үзэж байгаа. Найрамдлын одон төрийн шагналыг 1994 оноос эхлэн үндэстэн хоорондын эвнэгдлийг батжуулахын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүст олгож эхэлсэн байдаг. Харин 2012 оноос эхлэн гадны орон болон гадны иргэдийг шагнаж эхэлжээ.